Покер хэмээх очтой Никола Йокич нь Сербийн мэрэгжлийн сагсан бөмбөгийн тоглогч бөгөөд 1995 оны 2 сарын 19-нд Сомбор хотод төржээ. Тэрээр үндэсний сагсан бөмбөгийн холбооны NBA-д Денвер Наггетс багийн төвийн байрлалд тоглодог. Йокич нь 2014 оны NBA-гийн драфтын 41 дахь сонголтоор Денвер Наггетс багт сонгогдсон бөгөөд 2015-аас 2016 оны улирлаас хойш тус баг тоглож байгаа гэлээ. Тэрээр 2021, 22, 24 онуудад NBA-гийн үнэт тоглогч MVP шагналыг хүртсэн бөгөөд 2023 онд Денвер Наггетс багийн анхны NBA-гийн авраг болгож финалийн MVP шагналыг хүртсэн байна. Никола Йокичийн эхнэрийг Наталия Мацевич гэдэг бөгөөд тэд багаасаа үерхэж 2020 оны 10 дугаар сард Серб улсад хурмаа хийсэн. 2021 онд тэд охинтой болж гэр бүлийн амьдралдаа хэхэн анхаарал хандуулдаг. Тэрээр хувийн амьдралаа олонний анхаарлаас гол байлгахыг хичээдэг ч гэр бүл нь түүний хамгийн том дэмжигчид гэдгийг олон удаа онцолж байсан. Йокич нь 2 ахтай бөгөөд тэд багада түүнийг маш их шоглож хатуу тоглож өсгсөн гэдэг. Ах нар нь түүнийг NBA-д амжилт гаргахад хийхэн нөлөөсөн гэж хэлдэг. Йокичийн сагсан бөмбөгөөс гадна морин уралдаанд дуртай бөгөөд чөлөө цагаа гэр бүл морин спортоор хичээлэхэд зориулдаг бөгөөд Серб улсад өөрийн гэсэн адууны фермтэй. Тэрээр мэрэгжлийн сагсан бөмбөгч болохоос өмнө морин спортод илүү сонирхолтой байсан бөгөөд NBA-гийн улирал завсарлах үед ихэвчлэн адуунуудаа арчилж морь унах дуртай. 2014 оны NBA-гийн драфтад Денвер Наггетс түүний 41 дахь сонголтоор авсан. Түүнийг сонгох мөчид ESP сувгаар Тако Беллийн сурчилгаа гарч байсан нь түүний хинч анзаараагүй гэсэн үг. Гэсэн ч тэр NBA-гийн шилдэг тоглогчдын нэг болж шатсан. 2023 онд Денвер Наггетс баг анх удаа NBA-гийн авраг болсон. Гэвч Йокич баяраа төдийлөн сүртэй тэмдэглээгүй бөгөөд би зүгээр л гэртээ хармаар байна гэж хэлж байсан. Түүний хувьд авраг болохоос илүү гэр бүл, морин спорт чухал гэж үздэг.